сайн уу? За, битэрийн 3 дахь өдрийн аялал эхэлж байна. Тэгээд битэр өглөөнийхөө цайг уужаад тэгээд хөвсгөлтэй танилцах гад гараа явж байна. Манай сарлгууд сэрүүцж байна. Энд яг одоо 17 градус дулаан. Тэгээд жоохон салхитай байна. Нарнаас хамгаалаад нэг юм өсчлөө. Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далайн маань бол Монголын хамгийн том, хамгийн цэнгэг нууруудын нэг байгаа. Монголын цэнхэр совд гэж одоо хүмүүс нэрлэдэг юм байлээ. За, Хөвсгөл гэсэн зам скватер онгоцны танилцах гэдэг ийм тасалбар авдаг юм байна. Тэгээд ишээрлээ. За, энэхүү скватер хүлэг онгоц маань бол Хөвсгөл нуурын түүхэнд их хамгийн алдартай юм усан онгоцны нэг байгаа. 1930-аад онд бол Зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэгдэж дараа нь бол задлан Хөвсгөл нуурт одоо авчирч угсарсан ийм түүхтэй юм байна. Тэгээд онгоцыг бол Монголын жанжин дамдны скватерын нэрмжит болгон скватер гэж нэрлсэн юм байна. Скватер хүлэг онгоц маань Хөвсгөл нуурын өмнөд эргийн хатгал сумаас нуурын хойд хэсэг рүү хүртэл одоо зорчигч ачаа тээвэрлэх үндсэн үүрэгтэй байсан. Тэгээд тухайн үед бол зам, харилцаа огт хөгжөөгүй байсан болохоор энэ онгоц нь бол нутгийн иргэдийн амьдрал, за тэгээ худалдаа, тээвэрт бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг байсан юм байна. За, өнөөдрийн байдлаар бол скватер онгоц маань бол ашиглалтаас гарсан бөгөөд түүхэн дурсгалын ач холбогдолтой түүхэн үзмэр олгож энд тавьсан байлээ. Тэгээд түүний түүхэн нь бол Хөвсгөл нуурын усан тээврийн хөгжлийг бол илтгэдэг. Хатгал сумын түүхтэй салшгүй холбоотой гайхалтай түүхтэй учраас энэхүү онгоцыг бол үзмэр болгон тодорхой хэмжээний тикет аваад орж үздэг болсон байлээ. Тэгээд скватер хүлэг онгоц нь бол Хөвсгөл нуурын усан тээврийн хөгжлийн тэмдэг яатчгүй мөн. Тэгээ Монголын тээврийн түүхэнд бол онцгой байр суурь үзүүлсэн хүүхэн гоё. Миний хувьд бол жоохон байхдаа бол маш олон хүмүүсийн зурагнаас бол яг энэ скватер онгоцны урд одоо зураг авахулсан байх нь бол зөндөө харж исэн. Тэгээд өөрийн биеэр бас яг очиж үзээд суугаад явж чадаагүй ч гэсэн яг энэ музей хэлбэрээр нь үзсэндээ бол баяртай байлаа. Скватер хүлэг онгоцны музейгээс гараад Хөвсгөл нуурын ёроолд одоо олон жилийн турш живж байсан автомашин, техник хэрэгсэл, мотоциклыг одоо татан гаргасан музей маягаар байршуулсан ийм газар ирсэн. Тэгээд энэ газрыг хамтдаа үзцгээе. За, битэр яваад нэг сонирхолтой газар ирлээ. Хөвсгөлийн далайн ёроолоос гаргаж ирсэн энэ автомашинууд байна. Автомашин, чиргүүл, за тэгээд тээврийн хэрэгслүүдийг бол гаргасан юм байна. Тэгээд тэр газар нь тэр дурсгалын газар нь ирлээ. За, энэ шатгуун тээврийн чиргүүл маань бол 1995 онд бол живсэн байна. Тэгээд 2023 оны 7 сарын 26-ны өдөр бол татан гаргасан юм байна. За, энэ шатгуун тээврийн хэрэгсэл бол 1995 онд живсэн юм байна. Тэгээ 2023 оны 7 сарын 23-нд бол татан гаргасан юм байна.
За энэ бас шатхууных байна. Энэ шатхууны тээвэр хэрэгсэл маань 2023 онд бол татан гаргасан. Тэгээд хизээж ивсэн нь бол тодорхойгүй байдгийн байна. За энэ трактор байна. Энэхүү трактор бол 1900 68 онд гэж шүү дээ. Энэ бол бүр 68 онд живээд 2023 онд бол гаргаж авсан юм байна. За энэ бол аялын мотозав 2015 онд живсэн юм байна. Тэгээ 23 оны 8 сард бол гаргаж авсан юм байна. За ВАЗ 469 энэ бүр 1980 онд живсэн байна. 2020 саяхан гаргасан юм биш тий. 24 оны 7 сард постыг олж байна фэйсбүүкээр гаргасан гэлээ. Сайгүй хоногтой төгтөө. Энд байсан. За энэ зээл 130 марк авт биш ээ. 89 онд живсэн байна. 24 оны 8 сард татан гаргажээ. За энэ зээл 130 бол 81 онд живсэн 2023 оны 8 сард татан гаргасан юм байна. Тэгээ хамгийн сүүлийнх нь бол энэ шатхууны чиргүүл байна. Энэ 1981 онд живээд 2023 онд бол татан гаргасан ийм түүхтэй юм байна. За тэгээ маш гонигтай түүх байгаа мэдээж. Авраг жолооч шүү дээ. Тийм. Байгуулгын авраг жолооч Найданд орж 1982 оны авраг жолооч ийм хүний тээвэр байжээ. За нэг ийм харамсалтай түүхтэй газар ирж үзлээ. За энд ингэж л та Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч Ухнагийн хөрөлсөхийн санаачлахаар энэхүү онцгой байдлын албатай хамтраад за тэгээд ШТС-ийн эрдэмтэд болон зөвлөх инженерүүд нь хамтдаа нийлээд Сүхбаатар хөлөг онгоцонд болон 11 автомашин техник хэрэгслийг татан гаргаж тэдгээрт агуулгадж байсан 50 орчим тонн шатхууныг одоо тослогооны материал аюултай хог хаягдлыг бол аюулгүй болгож бохирдуулах хэрэгслээс аварсан юм байна. Тэгээ ажлын хэсгийн бүрэлдэхүүн гээд 24 оны 8 сарын 28-нд ажлыг хийж дуусгасан юм байна. За тэгээд яг энэ газарт ирж байгаа хүмүүс бол бүгд хүндэтгэл үзүүлээд дор бүрнээ нам гүм үзэж сонирхоод тайлбарыг уншаад ингээд явж байгаа харагцсан. За битэрийн дараагийн зогсоол бол кофе шоп байна. Кофе шоп руу орж гоё кофе уугаа орсон чинь айгүй хөөрхөн кофе шоп байсан. Цааталтаа нэг юм жижигхэн хитгэн ширээ тавьсан. Тэгээ наадлынхаа хэсэгтээ болохоор юм бэлэг дурсгалын дэлгүүр байсан. Тэгээд эндээс бол хүмүүс зөндөө юм худалдаж авд юм бэлээ. Мэдэхгүй зөндөө зүйл байсан. Тэгээд айгүй гарын урд үтээ маш гоё хийцтэй юм бүтээлүүд харагдчихсан. Тэгээд заримыг нь бол тайлбарлаж мэдэхгүй юм байна. Тийм болохоор зүгээр хамтдаа үзцгээе. За битэр сая ресторт руугаа очиж хоол идчихээ явцсан гараад ирлээ. Тэгвэл групп аялалд явж байна. Тэгээд ингээ авахаа явж байна. Бидэд. Ингээ явж байна. Яа.
За хантаж зогсож. дээгүүр нь даваад байна. Ийхүү битэрийн сонирхолтой аялал үргэлжилсээр яг одоо битэр хүслийн хад руу явах гэж байна. Би бол далайн аялал интерес бол би маш их Таиландд байж байхдаа би нэг бүтэн өдрийн аялалд яваад аимшигтай баларсан. Тэгээд тэрнээс хойш бол би суухгүй гэж бодож исэн чинь суучдсан байна. Малгайгаа угаацсан. Авч чинь харцгаа авч чаднаа. За бид хэд хөдлөөд удаагүй байжсэн чинь Тэмүүлэнгийн малгаан хийсээд яхахын зүгээр орхичоо гэдгсэн чинь манай энэ хөтч маань үнэхээр мундаг. Үгүйгүй ингээ байж тиймаа хэдүүлээ буцаад явъя гэ тэгээд буцаж яваад малгааг нь олж өгсөн. Тэгээд бид хэд чинь бас Таиландд явж байгаа малгаагаа бас хийсгсэн. Тэгээд тэр үед бол зүгээр тэнд нь ингээд орхиод явсан байгаа. Тэгээд эх орондоо бас хийсгээд тэгээд олоод авчдаг юм байна. Хөтч маань бол бүр айгүй сайн мэддэг юм бэлээ. Хэдийгээр байх уу, байхгүй юу гэдгийг. Тэгээд бид орхичоо гэдгсэн чинь үгүй одоо хэдүүлээ ингээд эргээд чад малгаан байж л энэ хөвөд байж ин гэдгсэн. Тэгээд очиод аваад өгсөн. Тэгээд хөтчтөө баярлаа гэдгээ хэлье. За ингээд зорсон газараа ирлээ. Энэ бол хүслийн хад. За Тэмүүлэн малгайгаа хаяад сүрхий болж авлаа. Малгайгаа хаяад завчин малгайг загас үрж байгаа юм шиг авлаа. Таиландд бол хаяад тэр чигтээ олж авч чадаагүй байгаа. Монголд бол олд юм байна. Нуурын усаараа сайхан орлож юм тийм. Хүслийн хад бол бүр үнэхээр үзэсгэлэнтэй бүр маш их таалагдсан. Тэгээд энэхүү хүслийн хад бол хөвсгөл нуурын зүүн эрэгт за тэгээ хатгал тосгоноос бол хойд зүгт оршдог юм алдартай аялал жуулчлалын юм газар байгаа байхгүй юу. Нутгийнхан болохоор энэ хадан хошууг бол анх Сомо хад гэж нэрлэдэг байсан юм байлээ. Айгуу сонио. Тэгээд тэнд бол хүмүүс чулуун овоо босгоод хүслээ шивнээд ажил үйлсээ даатгаж одоо залбирдаг болсон болохоор хүслийн хад гэж нэрийг өөрчилсөн ийм сонин түүхтэй юм байлээ. Ямар байна? Сайхан байна. Юун гадаад далаа. Дотоод далаа үстэй сайхан. Цэнгэг устай гэж байна. Айгуу гоё. Оо энэ цэнгэгийг хартаа. Oh my god. Стейшнд газар очиж стейшн чи. За энд нэг юм цэг байт юм байна. Энд нь слэш юунд болтой. Хүслийн хад маань хөвсгөл нуур руугаа одоо төрж орсон хадтай. Тийм учраас нуурын үзмжийг харахад бол үнэхээр таатай. Тэгээд айгу гоё цэг гэж би бол хэлнэ. За жуулчид очиод бол зураг авахуулах, байгаль харах, за тэгээд хүслээ шивнэх, овоо дахих зэргээр бол аль эдийн цэцэлдэг болсон ийм аялал жуулчлалын том цогцлбор болсон юм байлээ. За хүслийн хад руугаа цааш явчаад буцаад бууж гин.
Хүн гайгүй хэрнээ энд бол бүр маш их хүнтэй байна. Баярын үеэр бол бүр хөл толгойн мэддэхгүй юм болдог юм шиг байна өө. Гэхдээ бол үнэхээр гоё тогтчлттай. Аюулгүй санагдлаа. Гоё газар байна. Сүүлийн жилүүдэд тус газарт бол хүслийн хаад аялал жуулчлалын цогцлбор байгуулагдаад энд бол явган зам, амрах талбай, за тэгээд завны зогсоол зэрэг тогтчлтуудыг бол хийсэн байсан. Тэгээд тэр нь бол бүр тухтай, тэгээд аюу цэвэрхэн, аюулгүй, маш гоё тогтжуулж хийсэн бэлээ. Тэгээ хүслийн хааднаас бол хөвсгөл далайн, цэнхэр ус, уул тайгын үзмжийг хараа зогсоход бол үнэхээр гоё дээ. Хатгалын аяллаа хамгийн гоё мөчүүдийн нэг байсан гэж би бол хэлнэ. Яг энэ харагдаж байгаа энэ газраас битэрийн аялал маань эхэлсэн. Сонирхолтой гоё газар яваад ирлээ. Оо, сая манаа суусан жижиг онгоц хүнээ бүрдүүлсэн дахиад хөдөлгөж шүү дээ. За энэ Сүхбаатар харагдаж байна. Дэд цай болохоор эндээсээ хөдлөөд тэрийг ингээд тойроод явсан байгаа. Гараад ирлээ. Бүх юм яг ихт дээрээс айгаа гоё харагддаг юм байна. Тийм манаар байгаа. Тийм байна. Бороо орох чи тэндээсээ ороод хэлсэн юм байна. За битэр уулнаасаа буугаад ирлээ. Сая тийшээ харсан. Одоо битэр дэлгүүр орж нэг жаалжвал юм авчаад кемп рүү явна да. Яг одоо 16 цаг болж байна. Бороо ороод эхэлж байна. Тэгээ нилийн орхон юм шиг байна. Миний нарын үүлийг хартаа нилийн саалтцсан. Энэ талтай ол юм гоё. Цэлмэг гэх юм уу байна. Сая дээрээс энэ бүр амар анхааралтай таад. Энэ утасны дугаар энэ төр тавьсан байхыг бодоход ингэж хийн шүүл хийж байгаа юм шиг шүү дээ. Тийм байна. Тэгээд энд нэг юм эзэнгүү байшин байна. За ингээ ямар ч байсан гинтийн төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотоос гарсан аялал маань үнэхээр амжилттай явж гин. Маргааш битээр кемпэд солино. Тэгээд эндээсээ гараад нөгөө тал руугаа гарч өөр кемпт очноо. За нэг юм байна да. Энд ингээд барьж агаад байш үлдээсэн бах юм. Уг нь айгүй хөөрхөн босч байсан юм шиг байна. Тэгээд яагаад үлдээсэн юм бол тоо. Paris, c'est très super. Вайн халаад байгаа чи. Нурыг бороо жоохон. Вайн халах хэрэгтэй боллоо. Тэр шууд халаагаад халуун саунд хийгээд аваа.
саяны халаасан гоё вайна уугаад тэгээд сууж байна. Хөвсгөлт гоё юм аа. Тэгээд та ялангуяа яг энэ эрэг дагуу байх нь бол маш гоё юм байна. Хүнд их гоё, тайван, амгалан юм гоё мэдрэмж төрүүлж байна. За нэг иймэрхүү байна да. Тэг өнөөдрийн аялал өндөрлөж байгаа. Би тэр өнөөдөр энэ тоноод маргааш өөр кемп руу явнаа. Тэгээд баяртай.